5 толгой төмөр зам компани 2025 оны онцлог үйл явдал. 5 толгой төмөр зам компани нь хөдөлмөрийн нөөцийг оновчтой зохион байгуулах, санхүүгийн нөөцийг үр ашигтай хуваарлах, компани өдөр тутмын үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй хангах чиглэлд тогтмол менежмент, хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд байгууллагын бүтээмж, гүйцэтгэл дээшилж, хэрэгжүүлж буй төслүүд хугацаанд чанартай хэрэгжих нөхцөл бүрдэж байна. Манай компани 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар дараах ажлуудыг онцлон тэмдэглэж байна. Үүнд гашуун сухад, ганц мод, хэл дамнсан төмөр зам барих тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Гашуун сухад, ганц мод, хэл дамнсан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг улсын хурлаар соёрхон баталлаа. Монгол улсад анх удаа 1520 мм-ийн царгийн төмөр замд зориулсан иргэдэг автогсраатай ачааны хагас вагоныг амжилттай угсарлаа. Гашуун сухад, ганц модын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд жилд 10 сая тонн нүрсийг вагон хөмрөгчөөр буулгах шаардлагыг шийдвэрлэх зорилгоор Монголын төмөр замын салбарт анх удаа иргэдэг автогсраатай хагас вагоныг нэвтрүүллээ. Монгол хятадын гашуун сухад, ганц мод төмөр замын бомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол улс бүгд найрамдах хятад ард улсын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан замын үүд Иран төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь төмөр зам болгох юм. Энэ төмөр зам холбогдсноор бомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум Америк доллараар орлого нэмэгдэнэ. Гашуун сухад, ганц мод бомтын хэл дамнсан төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ. 5 толгой төмөр зам компани болон бүгд найрамдах хятад ард улсын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп компани төмөр замын хэл холболтын төслийн гүүрийн анхны тулгуур цооногийн өрөмдлөгийг хийж барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Гашуун сухад, ганц мод бомтын хэл дамнсан төмөр замын төсөл Өмнөговь аймгийн Хам богд сумын нутаг дэвсгэрт 5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр замын үргэлжлэл болж, хэлийн гүүрэн байгууламжаар дамжин бүгд найрамдах хятад ард улсын ганц мод Ваншу Чуан чиглэлийн төмөр замтай холбогдох стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн ажил юм. Тус төсөл нь нийт 8 багц ажлаас бүрдэн. Төмөр замын дээд, доод бүтэц, урт гүүр, эрчим хүч, барилга байгууламж, тохиолдол холбоо, авто зам, тоног төхөөрөмж, стандарт. Энэхүү төсөл нь 1-р зэрэглэлийн 1520 мм болон 1435 мм-ийн хос царигтай, 19.4 км гол зам, 32.6 км дэлгэмэл урт, 9.4 км урт гүүрэн байгууламж, 19 төрлийн барилга байгууламж, жилдээ өргөн царгаар 20 сая тонн, нарийн царгаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар төслийн хаалттай бүсэд нийт 180 гаруй инженер техникийн ажилтан 73 нэгж машин механизм байгууламжуудын үндсэн суурийн ажилд төвлөрөн ажиллаж байна. Кемп, бетон үүсэл, арматур бэлтгэх талбай болон материалын лабораторийн барилга байгууламжуудын ажил 100% дууссан. Жаазан гүүрийн барилга угсралтын ажил 1144%, ус зайлуулах хоолойн барилга угсралтын ажил 10.12%-ийн гүйцэтгэлтэй байна. Урт гүүрийн барилга угсралтын ажил нийт гүйцэтгэл 6.7%-тай байна. Шон суур байгуулах, тулгуурын хөндлөн нуруу болон завсрын тулгуурын барилга угсралтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Онцлог ажлын хүрээнд төлөвлөгдсөн 79619 урт метр шон суурийн өрөмдлөгийн ажлаас 12276 урт метр нь гүйцэтгэгдээд байна. 5 толгой төмөр зам.